Манай гихт ээжийн дэг өрөөд ирсэн чинь яг шавар шалвааганд болсон амар үнэрч нэг залуу гихтэж. Ерөнхий ивент төгч Мөрөөдөл брэнд. Ээж толгойн төсөж шаасахтав. Тэгээ ингэсэн чил борж ирэл ээж юу юм бэ наа чи ямар ч юм байгаа юм бэлээ та ингэж ингэж зөвхөн та нартай ялгаа юусэн та нар яаж ч явах юм бэлээ сайхан хүний үрэл байна та нар юунд нэг гэдэг байгаа юм. Тэгээ нөгөө шавхаа мавхатаа хууцсан тайлаад нөгөө бөөлсөн арилгаад тэгээ ингээд юу дотор али ийш нэгээд дээш нь татаад гэх. Тэгээ дээш нь татаад ингээд 50 гол нь дээр тавиад дээрээс юм хүчээд унтулчих. Тэгээ нөгөөх нь дунд цудж байгаа сэрээд ингээд ингэнгүүтээ хараад ингэнгүүтээ ягаад миний хөө басаад нэг муучих цаа уучих гэд. Тэгээ нөгөө ч нэг цай маа өгөөд хоол хийгээд өгөөд нөгөөх нь зал яриад ингээд нөтрэ болвол тэгэл өнгөрөхгүй наацаан гээл тэгэл нөгөөх чинь хаяа ирцэн л байдгийг наацаан гээл арх хууцсан заримдаа ирээл ээж нөгөөх ч орж ирсэн л арх уугаа сууж идэг би тэгэл жоохон уурлаад яагаад чи хүн эзгүүчлээ ингээд байгаа гэдэг ингэнгүүт имээ зөвшөөрсөн юм аа гэл. Энийхөө битээ хүн тэгж ханджээ. Тэгэл өнгөрсөн. Сүүлд нь нэг 2-3 жилийн дараа бид нэг ах トゥ нэрээр суудсан цөмөрөө гэрт ирээл тоглоод ээж нь хоол ундаа хийдгээрээ гэл бид нар тоглоо сууж ирчихэл. Нэг гощом болсон залуу ороод ирл. Тэгэл ороод ирсэн чинь нөгөө чи ирэнгүүтэл за ээжээ би танд ёо ээжээ би бурхандаа мөргөө танд үнсүүлэх гэж ирлээ. Би дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлалд нэр дэвшсэн сонгуульд оролцож байгаа гэд 2 тор дүүрийн юм барьдсан. Тэгээ орж иж байгаа. Орж ирээд бид нар ёо ах нар байгаа мó. Али би жоохон цог тоглож байгаа байга тоглоо ахнад юм авч игээ юм авч игээ тэгээ цаа ундуугаал тэгэл ээж юм юугаараа эцсэгэл ирэхийгээ явсан. Тэгээ яасан чи ээж юу хүн юм гэсэн чи яа нөгөө шалбааганд ичээсэн нөгөө чин мега хөө сайн хөө байхгүй юу гэд. Тэгээ ярьсан чинь тэр нь яасан гэсэн чинь тэр нөгөө залуу нилээ бас боловсролтой өндөр залуу байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хайны ижил нь өөр хүмүүнтэй инээ тэрэ болоод наанцаа нуулсан. Тэгээд нөгөө цал царнаал ингээл амьдрал ирүүн юу хөхтэй тий. Тэгэл тэр дээр нь тэрийгээсэн болоо жоохон гутраад арх уугаад ингүүт нь ажилгүй болцсон. Тэ ажилгүй болоод тэгээд арх уугаад ингээд явж байсан. Тэгээд тэр үед тэгээд таараад. Тэгэл зайл тэр нөгөө бас өөрөө сүулдэ яасан юм зүгэн жолсон юм ингээд эргээ тэр хүн өөрөө тэр юунд орцсон тэгж л явж байгаа. Тэр хүнийг ерөөсөө тэгж гаднаас нь хард дүгнэх хүний тэр юу ингэхийг манай ээжээс тэрийг үлстэй хичээж хөдөлөвчүүлдэг байхгүй. Ямар ч байсан хүнийг яасан ч байсан хамаагүй яг намайг алга тавилантай бол алны үстэй намайг ингэх хоослох тавилантай бол тэр тавилан үстэй бойнараа болно үзэх гэдэг ингээд тоохчих тэгэл Ерөнхий ивент төгч Мөрөөдөл брэнд. За ах нь одоо үүсэл гарал минь Хөх Орт Монгол үндсэн захиргаа минь Арангаа хотод үнэн алдар минь Ганган Данаажвын Ганбаатар гэдэг хүн Цорс үйлдийн удам ухсааны Ганган Данаажвын Ганбаатараа л гэсэн төрсөн газар маань одоо засаглаар бол Арангаа аймгийн хотод сум Бургалтай багийн тэр давааны өвөрд одоо дугуй пууц гэдэг гадар мэндэлсэн. Ээж аав маань хоёулаа одоо өөлтгөн ээж маань Цорс одоо Цорс овгийн яг өөлтгөн аав маань өндрийнхэн овгийн одоо өөлтгөн. Тийм учраас би өөрөө цэвэрлсний өөлтгөн гэж боддгоо. Тэгээд гэгэн сайхан ийм сайхан хоёр хүний өрн болж амьдралын энэ замд одоо өдий дайтай ингээ явж байгаа би одоо сэтгэл тэнэгэр байдаг. Ээжийн маань сайхан олон тусдаа төмнөө гэсэн сэтгэл нь надад өвлөгдөж би тэрнийх нь одоо өв болж явж байгаа нь одоо надад бас таатай байдаг.